Дэлхийн 2 дугаар дайны дараах Япон улс. Япон улсыг хөгжин цэцгэлэхэд хамгийн том хувь нэмрээ оруулсан хүмүүс бол Аякаши нар. Тэд өөрсдийн гэсэн хүчтэй бөгөөд Японы нийгэмд аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн дээрэс нь тэд энгийн ард тундаас өөрсдийн сүд бүсгүйгээ сонгодог бөгөөд тэр сүд бүсгүй нь түүний хувьд цорын ганц бүсгүй байдаг бөгөөд бүх охтууд тэдний сүд бүсгүй болохыг хүсдэг. Мөн дээрэс нь Аякаши нарт өөр эцсийн гэсэн зэрэг дэв гэж байдаг бөгөөд хамгийн өндөр нь чөтгөр юм. Үүнийг бодож явж байгаа охиныг Юсу гэдэг. Тэр өнөөдөр найз залуудаа хаягдаж байх бөгөөд найз залуу нь эгчтэнд дурлсан гэдэг. Тэгсэн манай Юсугийн галзуу ганц найз болох Токон бараг очиж алнаа гэдэг. Тэгсэн явж ийн. Тэгсэн манай Юсу найз сүд сүд залуутай нийлж байгаад тайшруулад ямартай жалуулахаа бэлдэг. Уг нь бол Аякаши болон түүний сүд бүсгүй хоёр нь тусдаа өндөр зэрэглэлийн сургуульд явдаг. Гэхдээ манай Юсугийн найз болох Токо түүнтэй хамт байна гээд сүд залуун ч өгөж дутгах хамт байна гээд тэгээд тэр хэд хамтдаа жирийн хүмүүсийн сурдаг ангийн сургууль сурж байгаа. Юсугийн гэр бүлийн түүнд огтхон хаалт тавьдаг бөгөөд учир нь түүний эгч нь өнөө ч төрөс сүд бүсгүй бөгөөд эгчийг л гэдэг. Юсуг гэртээ ирчлээж шууд галтаагаар дуудаж түүнд нэг хоол хий гэж хэлнэ. Түүнийг хоол хийж байх зуур нь том өрөөнд тэд гэр бүлэрээ инээлтэн сууна. Түүнд энэ мах чинь амтгүй байна. Дахиад хийдэргээд манай охинч тэднийг явсны дараа аяг тавга угаангаа тэр тэдний харилцааны атаархаж өгөх бодно. Эсвэл тод манай охины өвөө эмээ хоёр 18 насны төрс өдргээд нэг ягаан болоод ягаан торт өгдөг бөгөөд охинч үнэхээр их баярлана. Гэтэл гэртээ иртэл аав нь түүнийг шууд бас хийж аллахтангууд ээж аав дээр битгий очгээд ах юунд очоод байгаа араас талгаад чам санаа тавь итэргээд лайдаа дэжтэй итэргээд уурлаад тэгсэн цаанаас нь дүүн сүү залуу маань ирэх гээд авч юугаа игээд байгаа хэлдэг бол цаашаа очиж хэрэлдэлтэй итэргээд удалжгүй манай охины өрөөнд дүүн ээж нь гайхаад очоод харсан чинь өнөг балаж ямар хөөрхөн балаж вэ гэсэн зогсож ийн тэгээд уурлаад миний балажийг өг гэсэн чинь үгүй одоо би бол онцгой охин би бүх юм хүссэн бүх юм авах хэрэгтэй итэргээд тэгээд наадах хэж юм эмээ өвөө хоёр надад бэлгэлсэн надад өг гээд булаацалтаж байсан чинь балаж нь урагдаад тэгсэн уурандаа манай охин шууд дүүгээ тасгийтэл нь алгадаад тэгсэн цаанаас нь ээж аав сүү залуу хідэн ирэнгүүдээ уурлж ирсэн. Гарыг нь үнгэн галаараа түлээгчдэг. Тэгэл заа гэд эм ороод гүүрэн дээр сууж исэн чинь нэг амар царайлаг гар хурж ирснээ олцглоо. Ой бас манай юус сайхны үнгийн алдарнаа. Тэгээ ямар өөрөө явж байгаа гэрч зүргээд өгсөн чинь манай юус гэртээ армааргүй царай гараад тэгэхээр заа зам манай гэрлөө гэгээд гарнаас нүхтэлсэн чинь гар нь юу тэгээ тэр нэмжилж өгдөг маа бас өөр. Тэгээ бас аргадаал тэрвэлдээл энэ хоёр анхны уулзалт нь яг мөн үү? Энэ сайхан залуу гэр ёо гэдэг манай Юсу сүд бүсгүйгээ болгоно гэсэн юм бас. Тэгсэн нөгөө гэрт нь уцсан ч зарцт нар нь гайхалтай ялцаарай эцэгтэй өрөө бэлдээрэй гэл гүйлдээл. Тэгэл манай Юсу ч хөлийг нь бүр газар хөрөхгүй авч бол яа клибийн хоёрын хайр дуул. Тэгэл юу болсон гарч яагаад түлхцээ идэргээд асуугаад тэгэл нөгөө бос явдлаа ирдэм байгаа зү. Тэгэл манай охины гаранд нь байсан палажийн өгж байгаараа гэд тэг ямар ч сайхан амраараа гэд бараг үнсэлцэн бол салцгаадаг. Тэгсэн үйлчлэгч нь орж ирээд манай охины хувцсыг сүү гэл аваад тэгэл амар хөөрхөн кимоно өмсөлчтэй. Тэгээд энэ нь улхны хувцсан гэсэн юм бас. Манай рой болохоор хамгийн өндөр буюу чөтгөрийн ингээд өв залгамжлагч нь тэгээд энд үйлчлж байгаа бүх хүмүүс Аякаши нар. Тэгээ манай охин хүмүүсээ энэ босон явдлыг бодоод унцдаг. Тэгээд манай рой амар эвгүй шүн орж ирэнгүүдээ нөгөө манай охины зүрх сэтгэлээрээ намайг хайрлана гэж хэлсэн. Тэр үг нь бодсноо. Тийм ээ би чамайг хайрлана. Би чамд амлаж ин гэ хүмүүсэд гараа явуултыг. Тэгээ манай рой болохоор манай Юсутэй уулзахаас өмнө бас нэг эмэгтэйтэй сүү тавьсан байдаг. Тэр нь болохоор бас өндөр зэрэглэл тооцогддог найзынхаа дүүн. Тэгээ тэрнээсээ бас сүүгээ зүтэлж байгаа. Тэгээ манай рой туршлагатаа түүний гэр бүлийг судал гээд нөгөө манай Юсугийн гэр бүлийг судал гээд тэгээд нөгөө гэр бүлдээ гадуурхагддаг гэдэргээд бүгдийг мэдж байгаа. Тэгэл өглөө сайхан царайгаар нь сэрээл манай охин яа би оронд нь орчихсон. Тэгээ хоол ундаа ууж идчихсэн чинь хөөрхөн жижиг юмнууд ийш тийшээ гүйлдээд тэгээ юу юм гэсэн чи чамд бэлэг мэ гэдэг үгдийн чиний хамгаалагч гэдэг үгдийн. Тэгээд өнгөрсөн шөнө бас эднэрийг сонгох гэж бөө юмсан гэсэн луу олонгод хитрхи сүртэй тэгсэн бар олонгод бараг өөрөө айчгаар тэгээ ярилцж байгаа туслахаас асуусан чи туслах нь ойрд сургуулийн хүүхдүүдийн дунд дуулаад байгаа юм чихмэл шиг амтан бүтээгээ тэгээд энэ хоёр бүтсэн билээ. Тэгээ дээрэс нь бас нөгөө эмээ өвгийнх нөхсөн хувцсыг амар гоё яг шинэ юм шиг болгоод засварлсан байсан. Амар хөөрхөн сэтгэлтэй. Тэгээ түүнд эмээ өвгүүд нь ингээд түүнтэй амьдрах зөвшөөрөл авсан гэсэн дээрэс нь бас ээж аваас нь ингээд саллахаар болсон. Тэр бичиг баримтын бүрдүүлсэн идэргээд тэгээ чи юу гэж бодож чинь хүсэж гэнэ үү гэсэн чинь надад жоохон бодох хугацаа өгөөч идэргээд. Тэгээд өөрт нь нэг мессеж ирсэн байдаг. Тэр нь болохоор нөгөө дүүгээс нь энэ хэдийн юмнуудаа болоод хэлсэн байдаг. Тэгээд нөгөө хоёроо таблет үзүүлэнгүүд өөрөө газ гараад ирдэг гэсэн чинь нөгөө дүүн хамгийн юм мэ гэж хидэнгүүдээ уурлаад яваад өгдөг. Их ч үнтэй хувцсан юм юугаа хийж яваад байгаа юм бол тэгэхэд нөгөө сүү залуутайгаа ярилцдаг. Тэгэл манай охины ямарад утсан чинь риод хөвөрч аваад ардаас нь хамаг туслахууд нь бас санаа зовсон байдаг. Тэгээ өглөө нь нөгөө байшиндаа очдог юмнууд авах гээд тэгээ манай охин айжсэн чинь өөрөө ганцаараа биш гэдгийг бодоод зөрөг ороод орд юм аа. Тэгсэн орсон чинь эмээ өвөө хоёр нь аав ээжд нь уурлцсан зогсож идэг хэрүүл хийгээд. Тэгэл манай охин ороод ирсэн чинь ихчээс уучлахгүй юм уу идэргээд тэгээд хажуугаас нэг чинь надад өвдөг сөдөө баг уучлахгүй уу идэргээд. Тэгээ бөөнөр баг хүүхэд барьж идлээ. Тэгсэн цаанаас мэдээж хэрэг авралын бурхан рой маань орж ирнэ. Тэгээд миний сүд бүсгүйгээс холд идэргээд тэгээд дээрэс нь бас
нөгөө гэрээ харуулад тэгээ одоо яг одоо энэ дээр би чи тэргээ хэлтий. Тэгээ манай хэд ч угаас бичихгүй идэргээд. Тэгээ өвөө юм хоёр нь чи хайрлах хүн биш яах гэж хажуудаа ялах гэдэг анаад охинтойгоо идэргээд. Тэгээ бөөн хэрүүлж байгаа. Тэгээд манай охины сонлыг сонсгосон чи манай охин би яаж жаргалтай амьдрмаар байгаа болохоор би та нарт амьдрмааргүй наа гэж хэлтий. Тэгсэн чи аав нь урлаад яагаад байгаа ингээд шууд зохихгоо. Тэгсэн чи угаасаа авралын бурхан болохроо юм маа гэл шууд аваа шидчихэж байгаа. Бас амар хөш. Тэгэл манай охин хизээ нэгэн цагт өөрийг нь өөртөөхөө охин шиг яг нөгөө дүү шиг нь хайрлах байх гэдэг гэж бодсон боловч хизээж бүтэхгүй зүйлээсэн. Тэр талаараа бодож уйлаад ижсэн чи нөгөө хоёр жижигэн амтэн чи битүүл тэгээд амартай жаргадж байгаа. Тэгсэн нөгөө үнэн чөтгөр чи манай охиныг амар түлээ ийцэн штэ. Тэгээд тэрнийх нь хариуг нь үзүүлэн гээд нөгөө чөтгөрийн галаараа шууд амар биеэр нь дөрөн шавдын баг галуу шиг. Тэгэл манай охин хүүтүүн динүүдийг хараад би ерөн хинтээ гэрэлж өвдөө идэр гэж баг боддیں۔ Тэгэл тайвшраа одоо би зүгээр бити түүнийг юмтэй одоо болсон тэр хүлээ штэ идэр гэдэг ямар тааж зогсдیں۔ Тэгээд манай охиныг нөгөө хууц мовц юмнуудаа аваад иргээд тэгээд манай охин эмээтэйгээ явдаг. Тэгээд эмийн түүнд хэлэхдээ манай охин зүгээс жоохон яйцсан байгаа штэ. Тэгээд чиний л төлөөд гэж чамайг хамгаалж чадхаар хүн гээд тэгээд манай охиныг тайвшруулд юм аа. Тэгсэн нөгөө дүүн гарч ирсэн чи өмнө овгийн хүний гинтэлээ түүний ээжийн чамайг зүгээр өнгөрөөхгүй дээ идэр гээд тэгээд манай роо гарч ирэл. За амаа мэдэрээ дараа өгч шүү. Тэгээ манай охин намаа өсөж өгсөнд баярлаа. Намаа өдийг хүртэл сайхан өсгсөнд баярлаа. Сайхан биш ч гэсэндээ өсөж өгсөнд баярлаа гэж ёслтیں۔ Өвөө нь роёс ганц л зүйлгүйдэг тэр нь охиныг нь сайхан хайрлаад өгөрөө тэр үнэхээр сайхан сэтгэлтэй хөөх охиныг мөн сайн халамжлаад өгөрөө гэж хэлдэг хөрхий. Тэгээ тэр хоёр маань эмээ өвөөс салгах ёс хийгээд тэгээ роён гэж тутсан чинь томын гайхаж гэсэн чинь энэ зүгээр миний жижигхэн эдлэнгүүд энийг тэрийг бараг тэгж хэлээд тэнгүүдээ манай охин зүгээс шок болж штэ. Ээж авах нь амьдардаг гэрэн тэгэхээр чинь бүр том байж тараа. Тэгэл хамтдаа хөтөлцөөл гэлүү орж байгаа. Энэ хаагур нөгөө гэрт нь аав ээж хоёр нөгөө охины өндөр зэрэглэлийн чөтгөртэй сүү тавьсан болохын мэдүнгүүдээ түүний буцаад авчирч болно штэ. Тэр бидний төрсөн охин штэ эдэргээд тэгсэн чам нөгөө охин угаасаа багасаа анхаарлыг өөртөө татаад сурчсан. Гар хэд их чигийн залуугаас нөгөө өөрийнх нь өшөө авалтыг авахыг хүсээд сүү залуун заа гээд байд ингэ төгсөж байгаа нөө 3 дугаар. За тэгээ шинхэн мөрсөн аним болохоор охиндын гараг байгаа. Тэгээ ангууд нь гарангууд нь би шууд яриад өгөөд явах болно. Тэгээ та бүхэн манай лайксаа баяр дараад өгөөрэй. Бас алдаа дутагдал их байж магадгүй. Тэгээ та бүхэндээ баярлалаа. Үзэн танд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.